За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе Yummy Mom in Japan подкастын маань дараагийн дугаар ороход бэлэн болоод ингээд зочинтойгоо сууж байна. Өнөөдрийн маань зочин болохоор Alexa олон улсын ажил зуучлах компани Монгол, Индонез, Вьетнам, Непал, Мянмар зэрэг улсуудыг хариуцсан мэргэжилтэн хулан маань оролцож байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар бид хоёр Япон улс одоо сургуулаа төгсөж байгаа яг амьдралдаа хүл тавих гэж байгаа ажлаа сонгож байгаа залуусыг илүү сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээд Монголоос мөн Японд яг ажилтнаар ирж байгаа тэр залуус мөн Япон улсад ажиллаа солих гэж байгаа бол тэр хүмүүсийг заавал сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээд яг энэ мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүстээ бас хүргэж биднийг бас дэмжээрэй гэж хүсэж байна. За тэгээд зочиндоогоо танилцаад тэгээд яриагаа эхлэе гэж бодож байна. За сайн уу? Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө товчхон танилцуулаад Дайлаа яриагаа эхлэе. За ойлголоо баярлаа. За юуны төрөнд орой минь төргий. Намайг болохоор Баасансүрэнгийн холон гэдэг Япон улсад ажиллаж амьдардаг. Тэгээд сая танилцуулсанчлан нөгөө манай компани нэр болохоор Alexa гэдэг компани байгаа. Тэгээд олон саяны хэлсэн 5 улсаас ерөнхийдөө ажилчид зуучилдаг байгаа. Тэгээд Японд оршин суугаа хүмүүс болон Япон улсаас гадна буюу гадаадд өөрийнхөө төрлөх нутагт оршин сууж байгаа хүмүүсийг үнцэн ажилт эсвэл ур чадвартай ажилтан гэсэн энэ хоёр төрөлд зуучлж ажилладаг байгаа. Тэгээд одоогоор яг энэ ажлыг хийгээд 4 дахь жилдээ орж ийн. Тэгээд анх бол ерөөсөө юу ч мэдэхгүй орж исэн ч гэсэн одоо бол ер нь маш олон хүмүүстэй ажилласан тийм туршлагатай байгаа. За тэгтээ хамгийн түрүүнд би бол амар өөр асуулт асуучихсан аюу сонирхолтой санагдаад нэг юм асуугаад явчих гэд хэлчихлээ. Одоо ерөөхдөө 5 улсаас ингээд хүмүүсийг ажил зуучлаад байна шүү дээ. Одоо эндээс манай монголчууд одоо ямар нэгэн онцлог шинж ч юм уу одоо юу гэдэг юм харьцуулбал сайн муу тал, давуу тал, сул тал нь ч юм уу юм чиний бодлоор юу яаж анзаарагддаг вэ? Ерөнхийдөө бол монголчуудын хувьд давуу тал гэвэл маш нөгөө хэлний одоо дуудлага гэх юм уу айгүй цэвэрхэн байдаг тийм нөгөө айгүй тийм хүнд төвөг утгаар ч юм уу жоохон чихэн чиртэй ч юм уу жоохон тиймэрхүү аялахтай улсууд бол байгаад идэв. Тэгээд тэр дундаас бол монголчууд дөнгөж 2 сар сурж байгаа 3 сар сурж байгаа хирагана катакана дөнгөж уншиж сурж байгаа гэсэн хүмүүс ч гэсэн айгүй тийм цэвэрхэн аялахтай байдаг байгаа. Тэгээд дараагийнх нь нөгөө нэг өгүүлбэрийн бүтэц буюу нөгөө өсгийн дараалал гэдэг нь шүү дээ тийм өгүүлбэр бүтэхтэй яг Японтай адилхан нөгөө дараалалтай байдаг учраас айгүй хурдан сурдаг байгаа. Тэгээ тэр тал дээр бол монголчууд айгүй давуу талтай юм уу гэж бодож байна бусад улс орнуудаас. Тэгээд сул талтай зүйл нь болохоор айгүй нүрний баясгалан багтай хүмүүс их байдаг. Тэгээ инээж өгдөг. Яг уурлаад байгаа юм болоо, гониглаад байгаа юм болоо. Тэгээ ярилцлаганд орж иж өөрөө ингээ айгүй мундаг явбалтай мөртлөө өөрийнхөө эмоцийг гаргаж чаддгүй. Ерөнхийдөө бол нөгөө нүрний баясгалан гих гаргадаггүй байгаа. Тийм учраас нөгөө нэг Индонезиуд ч юм уу тэр Таиланд хүмүүс энэ айгүй инээж ярьдаг учраас Япон хэлэнд айгүй муу мөртлөө тэр хүмүүс нь тэнцээд байдаг. Тийм магадлал айгүй их байдаг байна. Зөв сонирхолтой юм тий. Би ч одоо гайг байх гэж бас ингэ хүрлээгээ суучт юм бол. Манайха яад юм. Монголчууд тийм айгүй тийм юм юу гэдэг төлөв. За нэг асуугаагүй хахт нь ярих гад яах вэ гэсэн айгүй тийм төлөв даруухан ч гэх юм уу тэр тал нь эсэргээрээ жоохон сул тал болох гэдэг юм байдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө яг шолоохон шууд хэлэхэд нөгөө ярилцлага буюу мессенжэндээ ерөөсөө өмнө нь бэлддэггүй. Тэр нь маш нөгөө хэл сайтай юм байж жоохон мотайнаа гэж хэлдэг шүү дээ. Жоохон хайр ямаа гэж боддог үед бол айгүй их гардаг байна. За тэгвэл танахаар зурчлуулад ажилд орсон манай монголчуудаас ерөөхдөө нэг тийм гоё сайшаалтай өстой монгол хүн ийм бэ тийм бэ гэдэг сайшаалын ямар үгсийг ихвчлэн сонсдог вэ? Ерөнхийдөө бол нөгөө ярилцлагын үед тийм одоо юу гэдэг төлөв даруй ч юм уу нэг юм ярьдгүй ч юм уу тийм байдаг ч гэсэн яг тухайн компанид ороод нөгөө ажиллаад эхлэхээр бусад хүмүүсээс илүү аюу тийм нийтч тэгцгээ ингэцгээ ч юм уу аливаа юм хийхдээ айгүй махруу байдаг гэсэн ингээ хичээгээл байдаг. Тэгээд монголчуудын хамгийн гоё зүйл юу байдаг вэ гэхээр жишээ нь жоохон өөр улс оронтой тий жишээ нь Вьетнамд хэд 1 yen ч юм уу 2 yen дээр л амар их юм яриад би бараг ажилласаа гарлаа гэд тэгдэг хүмүүс айгүй хэдэг тий яг л мөнгө цуглуулна гэд монголчууд хараа үгүй энд ажиллаж байгаа одоо цалин маань жоохон хямдхан ч гэсэн хамт олон байна айгүй тийм гоё ихтэй найртай штэ хамт ажилламаар байна гэд тэгээд байдаг учраас ерөнхийдөө нэг юмдаа айгүй тууштай маа үнж ажиллах юмаа гэдэг юунод одоо магтаал их юм айгүй авдаг баг. Одоо үндсэн асуулт руугаа оръё. За одоо болохоор юу яа гэж бодож байна? Одоо чинь за одоо ч юу нэг их залуучууд ер нь ажил төрлөө хайгаад бараг эхэлсэн, бараг сонгоцсон л байгаа хэл та. Гэхдээ ер нь яг сургуулаа Японд төгсөөд
ажлаа хайх байгаа залууст жоохон зөвлөгөө өгье гэж бодож байна. Тэгэхээр сургуулаа Японд төгсөөд ажил хайж байгаа хүмүүс хаанаас эхэлж ажлаа хайх ёстой вэ? Ер нь юунаас эхлэх ёстой вэ? Миний бодлоор нөгөө нэг яг бүхэн одоо ажил хаагаад ажилд шууд орно ч юм уу тийм Японд сургууль төгссөн болохоор л ажилд орох боломжтой гэсэн зүйлүүд бас айгүй хязгаарлагдмал байдаг. Тэгээд Монгол улсад ихтэй сургууль төгссөн тохиолдолд Гижизу Жинбун жишгийг Коксайг юм уу гэсэн нөгөө үндсэн ажилтан тий шууд монголчилж хэлвэл үндсэн ажилтан гэсэн визээр ажилд орох боломжтой байгаа тухайн төрлөөр. Гэхдээ одоо жишээ нь барилгын инженерээр Монгол дээд сургууль төгсөөд Японд жил хагас ч юм уу 2 жил хэлний бэлтгэл сураад төгссөн хүмүүс шууд офисын ажилд ороход виз гарахгүй байх магадлал өндөр байдаг. Тэгээд визний материалаа бүрдүүлж өгөхдөө тухайн компани үйл ажиллагаа болон өөрийнхөө Монголд төгссөн дээд сургуулийн тухайн агуулга ямар хичээл сурсан бэ гэдэг агуулга болон одоо орох байгаа компанийн үйл ажиллагааны агуулга ямар нэгэн талаараа уялдаатай байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг мэдэхгүй мэдүүлээд унцдаг хүмүүс их байдаг байхгүй. Тэгээд за Монгол буцаас өөр аргагүй боллоо гэд шантраад буцаад яваад өгдөг хүмүүс айгүйх байдаг учраас өөрийнхөө төгссөн мэрэгжил буюу Сенко тий яг тэрнтэйгээ одоо орох гээд байгаа энэ компани чинь агуулга уялдаа дараа нь хийх ажил чинь яг Ньюкам буюу цагаат чиглэлийн алба шалгахад ямар ч асуудалгүй шууд виз нь гарахаар төрлөө гэдгийг заавал анхаарах хэрэгтэй баха гэж бодож байна. За ажил хайхтаа болохоор ерөнхийдөө бол нөгөө харваагүй гэж хэлдэг те тэрнээр ихлээр суудаан буюу нөгөө ярилцсан илүү дээр ах гэж бодож байна. Тэнд анкетаа өгөөд өөрийгөө тэгээд дөөда байтай гэж хэлдэг те диода ч юм уу майнаби ч юм уу рекруто гэдэг тэдгээр юм дээр нөгөө гадаад хүмүүс ажиллах боломжтой ажлуудаа эртнээс хайсан дээр ах гэж бодож байна. Ерөнхийдөө монголчуудаа ингэж одоо монгол хүнээр зурчлална ч юм уу те надад ажил олдохгүй байхаа гэсэн айцгүйгээр өөрийнхөө шууд анкет дирекшн буюу CV-гээ бүрдүүлээд тухайн байтай буюу тэр нөгөө рекрут энтер гэдэг тэр газруудад шууд өгөөд явсан дээр ах гэж бодож байна. Тэгээд айгүй их тулгадаг хүмүүс байдаг. Шууд сарын өмнөөс л ажиллаа хайж эхэлдэг ч юм уу. Тэгвэл угаасаа ямар ч боломжгүй. Яг нөгөө азан л тохиохгүй болол. За одоо яг танахаас жишээ нь яг сургуулаа төгсөж байгаа хүмүүс хэрвээ танад хандуулна танах зурчилдаг тийм үйлчилгээ байгаа юу? Тийм. Ятаг үү тийм. Ерөнхийдөө байгаа. Гэхдээ нөгөө тухайн хүнийх нь төгссөн мэрэгжил тэгээд нөгөө хэлний түвшин айгүй шаарддаг. Нөгөө Японд сургууль төгсөж байгаа хүмүүсээс хэл айгүй шаардаад байдаг учраас яг тэрийг яг цэвэр давхаар байна уугүй юу гэдг нь айгүй чухал байдаг. Тэгээд сүүлийн 2 жилийн хувьд болохоор өмнө нь бол N3 төвшөнтэй ч юм уу тийм N4 төвшөнтэй за болно ажилд орж болно тийм хичээгээд энэ хүний жилийн дараа гэхэд мундаг ажилтан болно гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг байсан бол корона гарснаас хойш юу өөрчлөгдсөн бэ гэхээр тухайн хүний мэдлэгийг айгүй хүнийдэг болсон байна. Шууд соксен рико буюу шууд нөгөө ажил дээр гараад тухайн компани үр ашиг болоод явах хүмүүсийг хайдаг болсон учраас жоохон тэр талаараа жоохон сүүлийн 2 жил арай чанга болсон юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр яг энэний манай өмнөх дугаар дээр нөгөө визний бас бүрдүүлэлтэн дээр одоо тасалцаа үзүүлдэг компани хүн орсон байгаа. Тэрэн дээр бас яг нөгөө Монголдо бакалавра төгсчөөд ирээд энд ажиллах боломжтой гэдэг нь энд хийх байгаа ажил сургууль хоёроо давхцчихж одоо тэр хоёрыг нэг болж ижил ажилд орох нь шүү дээ. Түүнээс одоо миний бакалаврын мэргэжил бас газрын кадастр ахгүй юу? Тэр газрын кадастр дээр гэдэг дээр одоо юу яаж болох вэ? Диплом дээр нөгөө нэг сурсан хичээлүүд байдаг шүү дээ. Хичээлүүд дунд нь тийм ямар нэгэн байдлаар одоо газар геометр хэмжээлт газрын хэмжээлт ч юм уу тий газрын хөрсний одоо судалгаа ч юм уу тиймэрхүү юм орсон байвал барилга тал руугаа хөрс тал руу ямар нэгэн байдлаар бичээд оруулах боломжтой байдаг байна. Зөв. Тэгвэл үдсэн хичээлүүдээ хичнээн хугацаанд үдсэн гэдгээр нь ч юм уу нөгөө кредит хичээлгээд байдаг шүү дээ. Тэрүүгээрээ харж агаад бас ер нь бол доторх хичээлэл харах юм биш бас мэрэгжилгээд байхгүй тий. Тийм. Доторх тэр судалсан хичээл донд чинь орох гээд байгаа компани үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нэгэн ширхэг юм ингэж нөлөөлөх юм байвал тэрийг нь геосей шаши буюу хуульч айгүй сайнаар риу шоч юм уу бичих хэрэгтэй байдаг байхгүй юу? Яг тодорхойлт нөгөө тайлбар бичих те. Дээд сургуультай ийм хичээлийг судалсан учраас энэ компани ийм хийдэг учраас энд харж байгаа учраас тэр ажлыг хийн ч юм уу. За сургуулаа төгсөж байгаа одоо нөгөө хүүхдүүд маань за хайлаа воркт очиод ингээд ялаа ажлын ярилцлаган дээр анхаарах юмнууд одоо хөвчлэн алдаа гаргадаг түрүүн бас яг хальт дурдсан ч гэсэн одоо яг нийтлэг гоё зөвлөгөө өгүүлнэ. Чон дэлгэрэнгүй гэх юм уу? Монголчууд гэхээс л ер нь гадаад хүмүүсийн бүдэрдэг ерөнхийдөө бол 3 асуулт байдаг. Давуу тал чинь юу вэ гингүүд цаг барьдаг.
За цаг барих бол Японд давуу тал ерөөсөө хизээж биш байгаа тий. Үндсэн угаасаа цаг барих ёстой гэсэн рүүлтэй байдаг учраас тэр бол давуу тал болдог байгаа. Хоёр дахь нь болохоор яг юу хийхээрээ ингэж айгүй хэм шимтэж тий хичээж хийдэг вэ гэж асуухаар яна байдаггүй штэ ч юм уу шууд нөгөө тий мэдгүй гэдэг яг тэр тал дээр өөрийнхөө уг нь бол тий би одоо усан цэлэхээр ингээ хамаг юм мартаж чаддаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар жоохон тайлбарлаж чаддаг. Тэрэн дээрээ айгүй хаалтаад оноогоо гэдэг. Яг гурав дахь нь нөгөө яг коронавирус болоод онлайнаар ярилцлагууд айгүй их болж байгаа шүү дээ. Тэгээд онлайнаар ярилцлага өгөхдөө буцаа ингээ бариад ийш тийш ингээ хөдөлгөөл чихвч нь холбогдохгүй кача гэж дуурайд ч юм уу тий. Тэгснэ гинт ингээд нөгөө зүгээр подоологтой пажаматай сууж ах ч юм уу. Тиймэрхүү тал дээр айгүй хаалтдаг баг. Тэгээ тийм болохоор яг сайн бэлдээсэ гэж хүсэж чинь тэгээд анкадныхаа одоо бүглэх байдал гэх юм уу мэдээлэл айгуу дутуу байдаг. Шууд нөгөө нэг өөрийнхөө фэйсбүүкийн зурагнаас кат хийгээд явуулах ч юм аа тийм үү. Айгуу олон хүмүүсээс тэгэж ярьдаг баг. За тэгвэл ядчил энэ гурвыгаа айгуу сан анхаарах нь штэ тий. Тэгээд хамгийн гоё хариулт зүгээр шипи болгоод өгүүлнэ. За жишээ нь даваа тал гэхэд Японд бол ийм юмыг даваа тал гэж үздэг гэдэг тийм шипи өгүүлнэ. Юу гэж хэлэх вэ? Ер нь бол багаар ажиллах чадвартай нэг ажил хүлээн авсан бол заавал эцсийн одоо хөрөх хүртэл бүх төрлийн аргыг ингэж бодож үзнэ. Хэрвээ ямар нэгэн ажил дээр одоо ялагдал хүлээх ч юм уу тий буруу хийсэн тохиолдолд дахиад заавал тэрийгэ засахын тулд өөртөөгөө сайн ярилцсан ч юм уу. Тэр тал дээрээ би айгүй сайн чаддгаа гэж боддог ч юм уу тий. Тиймэрхүү талаар хэлэл айгүй зүгээр. Тэгээд одоо амар хичээдэг гэж хэлхээсээ илүү би ерөнхийдөө хамтдаа хичээх чадвартай гэж боддог ч юм уу. Тиймэрхүү байдлаар хэлвэл айгүй тийм том давуу тал болох юм болоо гэж бодчих. Тэгвэл бас хэрэгтэй хүмүүстэй бас нэг шипи болох баха гэж бодож. Тэгэхээр нэлийн дэлгэрэнгүй айгүй гоё сэтгэл хүрхээр л ер нь бол хариултаа бэлдсэн байх л хэрэгтэй юм байна тий. Тийм ээ. Тэгээд ирээдүйн зорилгоо бас яг тодорхойлсон байгаасай гэж хүсэж байна. Зорилгоо гэхээр одоо юу гэдэг манай Монголд бол ажил хайж хахад за ойрын 5 жилийн зорилго чи юу вэ? Энтэр гээл нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Яг тиймэрхүү байдлаар л явах хэрэгтэй тий. Тийм ерөнхийдөө 5 жилийн дараах өөрийгөө ямараар төсөөлж байгаа вэ гингөт яг тэгж бодож байгаагүй шүү дээ гэж бас хариулдаг хүмүүс аюул байдаг байхгүй юу. Тэгэхээр 5 жилийн дараах төлөвлөгөөгөө хэрвээ Японд ярилцлаганд орох жагаа Японч 1 3 5 жилийн төлөвлөгөө заавал гаргаж ажилладаг тий. 3 жилийн дараа чи ийм мессенд очих шүү гэдэг бараг анх ажилд орж байхад хэлдэг компаниуд ч гэсэн аюул их байдаг. Тийм учраас өөрийнхөө төлөвлөгөө яг ингээд шатараалтайгаар тодорхой гаргацсан байдаг нь илүү нөгөө нэг Япончд хүрэх юм болов гэж бодчих. Тэгэхээр ер нь бол мэдээж ажилд орох гэж байгаа өөрийгөө борлуулах гэж байгаа юм чинь одоо би Монголд очиод тийм юм хийн мэн ч юм одоо ингээд нутаг бас буцах юм ярих юм бол бас тэр нь ингээ ер нь бол энэ хүн ч орох буцах гээд байгаа юм байна гэдэг тийм мэдрэмж өгөх бах. Тийм ерөнхийдөө тийм дийлэнх Японч жоохон 5 жил ажиллаад буцчих юм уу гэдэг тал дээр жоохон юм бодоод байдаг. Тэгэхээр зарим үед бол хотлаач хийсэн хамаагүй эхлээд 5 жил хичээнэ 10 жил хичээнэ хувь хүний одоо өөрийнх нь үзэл бодол тий үнэхээр боцсон бас зорилго байгаа л ах. Гэхдээ Япончуудад болохоор 10 гаруй жил ажиллаад ээж юу энтер авсныхаа дараагаар Монголдо очоод танай компанитай хамдармаар байна ч юм уу. Тиймэрхүү байдлаар өөрсдийнх нь компанитай бис хашгүй холбоотой болмоор байна гэдэг тэр итгэлийг тухайн газар заавал өгөх хэрэгтэй баха гэж бодож байна. Яг үр дүн нь янз байна бах л та. Ямар ч байсан Монголдо буцаад хийх тэр мөрөөдлийг бол ерөнхийдөө мартсан дээр шүүл гэж хэлмээр байна гэдэг шиг. Гэхдээ мөрөөдлөө тэр компанитай хамт оруулаад тий. Тийм байна тий. Уялдуулаад зарим жоохон зайлтай байх хэрэгтэй ах гэж бодож. Тэгвэл одоо за ингээд хэд хэдэн компаниудад ярилцлага өглөө. За 2 3 компаниас хариу ирлээ, тэнцлээ гэж бодъё л доо. Тэндээс яг тэр компаниас юуг нь одоо хамгийн сайн харж сонголтоо хийсэн дээр гэж ер нь зөвлөх вэ? Ерөнхийдөө бол хөдөлмөрийн хөдөлмөрийн цаг. Тэгээд нөгөө нэг ерөнхийдөө бол жоохон ажлын нөгөө нэг дөрмийн дагуу ярьчих гэдэг нь жоохон уучлаарай. Тэгээд хуульд тогтоогдсон цаг гэдгээ маш сайн харах хэрэгтэй. Тэгээд тэр тухайн хуульд тогтоогдсон цагаас илүүгээр илүү цаг ажиллах тий шөнийн цагаар ажиллах ч юм уу. Тэгээд хоодэ кьюжцүү гэж байдаг байхгүй юу? Яг хууль тогтоогдсон 7 хоногийн нэг өдөр заавал амрах ёстой ч юм уу. За тэр амрах ёстой өдрөө хэрвээ ажиллах юм бол хэдэн хувь нэмэгдэх ёстой юм. За 7 хоногт нийт 2 өдөр амрах ёстой байдгийн нэг нь хуульд заагдсан амралтын өдөр, нэг нь зүгээр тухайн хүний
ХОТ-г буюу хуулиас гаднах амралтын өдөр гэж нийт 7 хоногт 2 өдрийн амралтын өдөр байдаг ба тий. Тэгэхээр энэ хоёр амралтын өдрөөр ажилласан тохиолдолд надад аль аль өдөр нь хэдэн хувийн цалин нэмэгдэх вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Тэгээд анх гэрээ хийхдээ нөгөө шио гикан буюу туршиж үзэх туршилтын хугацаа гэж байдаг байгаа. Тэр туршилтын хугацаатай компанид байгаа юу байна уу үгүй юу 3 сар уу 6 сар уу 1 жилөө гэдэг юм байна анхаарч харах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээ дээрэс нь мэдээж бонус тий. За одоо яг тэрэн дээр дундаж мэдлэгтэй тий яг бүр ингээд шууд тухайн цаг мөчтөө шууд аваад уншаад одоо ингээд Монгол ном бичгээ уншиж байгаа юм шиг уншиж чадахгүй тийм хүмүүст жишээ нь танай компани руу ч юм уу хандаад тэрийг нь одоо тайлж өгөх уншиж орчуулж өгөх тийм үйлчилгээ ч юм уу байдгүй тэрнээс үл өнгөө зүгээр тэгээд туслаад өгдөг үү тэр тал дээр танахаас тусламж өсвөл ер нь боломж байгаа юу? Боломж байгаа. Ерөнхийдөө сард 3-4 хүнээс тийм тусламж бол ирдэг. Өөр компанид тэнцсэн. Гэхдээ энийг ойлгохтой хэлээд өгөөч ч юм уу. Тэгэхээр тэр тал дээр бол хамаагүй зүгээр өнгөө шууд асуугаарай гэж бодож байна. Одоо нөгөө нэг саяны хөдөлмөрийн гэрээ гэдэг дээр ярьсантайгаа холбогдуулаад ер нь үндсэн юмуд саяных л болоод тарчхудаа өөр ямар үзүүлэлт одоо нэг дадлагжигч ажилтан, ур чадвартай ажилтан гэдэг нэг бизнес байгаа юм л шүү дээ тий. Тэр хүмүүс дээр илүү их асуудал гарах болов гэж миний хувьд бас бодогдоод байна л да. Тэр хүмүүс одоо яг тэр хөдөлмөрийн гэрээн дээр тусгасан дүрмээ мэдгүйгээс болоод нөгөө ямар нэг асуудал гарахаар нөгөө илүү хохирчих гээд идэг юм байна л да. Тэгэхээр тэр тал дээр яг бас өөр нэмэлт ямар нэгэн тийм хөдөлмөрийн гэрээний заалтууд гэвэл яг энийг ахаад хараарай ч юм уу тийм юм байна. Тийм ерөнхийдөө бол тэр тогтee кино болон кино жишээсээ дээр хамгийн анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ? Гэрээг автоматар сунгах магадлал би сонгохгүй гэсэн ерөнхийдөө 3 төрөл байдаг байгаа. Тэгэхээр тэр нөгөө гэрээ сонгох талаарх тэр зүйлээ маш сайн харах ёстой. Тэгээд дээрэс нь кино жишээсээ буюу тогтee кино энэхүү хоёр ажилтан ажилд авахдаа цаад компани зуучлж байгаа компани болон ажилд оруулах байгаа компани. Тэгээ тогтee киногийн хувьд болохоор Торокушин Кикан гэдэг газар канри хийдэг тий хариуцж явдаг байгаа. Кино жишээсийн хувьд болохоор Кумиай канри дантай гэдэг газар нь хариуцдаг байгаа. Тэгэхээр тухайн улсын одоо Вьетнамын хүн ч Монголын хүн байх юм бол хөдөлмөрийн гэрээ болон яг ажлын гэрээ хоёрыг нь заавал өөрсдийнх нь хэл дээр бичиж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээ бичиж өгсөний дараа заавал тайлбар хийх хэрэгтэй байдаг байгаа. Тэгээ хэрвээ тэрийг хийгээг бол ерөнхийдөө хууль бус болоод явна. Тэгээд манай компанийн хувьд гэх юм уу миний хувьд болохоор нөгөө дадлагжигч ажилтан буюу гэрээгээр ирдэг хүмүүсийн одоо визний төрлийг огт хийдэг байгаа. Тийм тэр тогтee кино төрөл дээр болохоор ерөнхийдөө Koyojo Kensho буюу ажиллах хөдөлмөрийн тухай гэрээ, тэгээд үндсэн гэрээ, тэгээд яаж энэ компанид орох байгаа тухайх тэр нөгөө нэг бичиг баримтууд байдаг. Тэгээ ерөнхийдөө бүх бичиг баримт үндсэн монгол хэлээр байгаа учраас заавал тэрийг нь танилцуулж нэг цаг хагасаас 3 цаг гарan танилцуулсны дараагаар тухайн хүн одоо гэрээн дээр гарын үсгээ зурах хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү зүйлтэй байгаа учраас ерөнхийдөө тийм зүйл байхгүй бол яаж иж асууж агаад яг монгол хэл дээр авсан дээрх гэж бодож байна. Одоо танахаар жишээ нь ажилд одоо зуучлуулаад ажилд орохоор боллоо. Тэнгүүд ямар нэгэн байдлаар одоо хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ч юм уу ажил дээрээ гадуурхагдах ч гэдэм үү те. Тиймэрхүү асуудал гарахад одоо тийм асуудалд орсон хүн ер нь хаана хүнд хандах ёстой байдгүй. Одоо зуучлж өгсөн гэдгээр нь танаа хандах ёстой юу? Эсвэл яг ямар алхмыг эхлээд аваад цааш явах ёстой юм бол? Шууд өөрийнхөө компанид бол ярьчихгүй те тогтee кино гэдэг визэн дээрээ. Тогтee кино буюу ур чадвартай ажилтан гэдэг виз те 2019 оны 4 сарын 1-ээс шинээр гарсан визний төрөл байгаа. Тэгээд энэхүү визний англиар ирсэн хүмүүсийг Торокушин Кикан буюу те хариуцах компани гэд байдаг. Тэгээд тухайн компани яг манай компани зуужсан компани болдог байгаа. Тэгээд тухайн компани нь тэр ур чадвартай ажилтнаар ирсэн хүмүүсээ яах ёстой байдаг вэ гэхээр 3 сард нэг удаа теки мендан буюу нөгөө тогтмол ярилцлага хийх ёстой байдаг. Ажил дээр чи ямар нэг юм болсноо, цалингаа яг авч байгаа юу? Байран дээр нь ямар нэг хэцүү асуудал гарсан уу үгүй юу гэдгийг заавал ярилцах ёстой байдаг. Тэгээд тухайн хүнд ямар нэгэн асуудал байвал дараа нь тухайн оруулсан компанид нөгөө хүн маань ажиллаж байгаа компанийхаа хариуцж байгаа хүнтэй бас заавал митинг хурал хийх ёстой байдаг байгаа. Тэгээ тэр тал дээр тухайн компани ч гэсэн тухайн хүнийхээ одоо ямар нэгэн асуудал байгаа ч юм уу байхгүй ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг нь бүгдийг нь бид нөр өөрсдөө сонсгол хийгээд тэгсний дараагаар тухайн хоёр компани болон хүн хоёрынхоо дундах асуудлыг шийдэх ёстой байгаа. Тэгээ тэгснийхээ дараагаар Ньюкам буюу цагаачлалын албанд заавал бичгээр мэдээлэл илгээх хэрэгтэй байдаг. Тэгвэл зүгээр компани ажилтны хувьд тиймэрхүү гомдол ч юм уу гараад танах шийдвэрлэжсэн тийм тохиолдол ер нь
байдаг уу? Ерөнхийдөө үндсэн ажилтны хувьд болохоор яг нөгөө хуулийн заалт гэж байдаг байгаа. Яг энэ тогтоёг нь ур чадвартай ажилтны тэр шиг араас нь заавал ингэж саппорт хийх ёстой ч юм уу те какуны хийх тийм ямар нэгэн тийм гимо буюу заалт байхгүй байгаа. Тийм учраас ерөнхийдөө за Японд ирсэн чинь бай гэх ерөнхийдөө бас халахгүй. Заавал нөгөө лайнаар ингээд бинтэйгээ холбоотой байдаг ч юм уу тийм юм байгаа. Гэтэ үндсэн ажилтны хувьд бол ерөөсөө асуудал бол гардаггүй. Гарч байгаагүй манайх тэр. Одоо өнөөдрийн дугаарт оруулах болсон шалтгааны нэг нь ялцчихгүй ажлын байрны үндсэн ажилтны ажлын байрны төрлүүд нь надад маш их таалагдчихсэн. Одоо офисын төрөлж байсан тий. Тэгэхээр илүү баталгаатай. Тэгээ бүх дэлгэрэнгүй нэг цалингийн мэдээлэл ч юм уу яг гар дээр тэдэн дүүрэг аавна гэсэн тэр мэдээллүүдээ одоо хүргэж байгаанаас айгүй их таалагдчихсан байхгүй юу. Зарим газрууд бол нэг тийм амар үнэтэй цалин биччихэл яг гар дээр тэдэн тодорхой биш те. Тиймэрхүү байдлаар байгаад гэсэн. Тэгэхээр танаа яг одоо зурчлалын манайхаар зурчлал бол даваа тал нь юм гэдэг тэр юм нь юу аа вэ? Японд байгаа хүмүүс болон Монголд оршин сууж байгаа бүх хүмүүс манай компаниар зуучлуулсан тохиолдолд ямар нэгэн зуучлалын хөлс гэдэг мөнгө бол ерөөсөө огт төлөхгүй. За зарим тохиолдолд гёсей шоши буюу хуульч бичиг баримт үлдэх бичиг баримтны мөнгө гэж авдаг байгаа. Тэгээ тухайн мөнгө нь болохоор 20000 тий 20,000 yen буюу монголоор 25-аар одоо өргөжүүл бодох юм бол ойролцоогоор 500,000 төгрөг авах тохиолдол байдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар ажилд орсны чинь дараа цалингаас нь одоо мөнгө хаснаа авнаа ч юм уу тийм хууль бус юм огт байхгүй учраас тэр нь айгуу давуу юм болов уу гэж бодож байна. Тэгээ дээрэс нь ажилд орж байгаа дийлэн хүмүүсийнхээ Монголоос ирэх тохиолдолд онгоцны тийснүүдийг нь бүгдийг нь авч өгдөг байгаа. Тэгээд ямар нэгэн мөнгө төлөөгүй тэгээд тэрнийхээ оронд та нар заавал толгойдоо буюу Япон хэлэндээ мөнгө зараарай гэдэг зүйлийг айгуу их хүсдэг байгаа. Тэгээд тэр нь манай компани айгуу том давуу тал юм болоо гэж бодож байна. Ерөнхийдөө бол энэ танад орсон дээр яг олон хүн сонсоосоо гэж бодож байгаа нэг зүйл байгаа. Тэгээ Монголоос ирэхдээ үндсэн ажилтан буюу тий IT ч юм уу барилгын инженер ч юм уу орчуулагчаар ирж байгаа хүмүүс мөнгө төлж ирээд идэх тий. Тэр нь бол ерөнхийдөө хууль байхгүй Монголд мөнгө төлж ирэх хууль байхгүй буюу Японд руу үндсэн ажилтан зуучлах тийм хөдөлмөрийн яам дээр гарсан ямар нэгэн гэрээ гэж байдаг байхгүй юу. Тийм учраас зуучлалын хөлс гэдэг айгүй их мөнгө тий $3,000 ч юм уу $5,000 ч юм уу төлөх огт шаардлага байдаггүй байна. Тэгвэл тэрийг бас айгүй сайн мэдчих хэрэгтэй юм байна тий. Хүмүүс тэгэл мэдгүйгээсээ болоод тэгээд бас айгүй санхүүгийн хувьд тэгээд жоохон хохирол гэх юм уу тий. Тиймэрхүү юм амсаад явдаг юм шүү. Тий, ерөнхийдөө тэгээд айгүй олон кейс байдаг л да. Шууд компанид ярилцлаганд тэнцэх юм бол хэдэн мянган доллар төлж юм уу тий. Техникээ дараа Японд очиод техник сарынхаа цалингийн талыг нь өгч юм уу. Яг тиймэрхүү байдлаар айгүй тийм нөгөө хувь хүнд айгүй тийм ихний хэдэн сард Японд ирсний дараах хэдэн сар айгүй тийм ачаатай байгаад идэг ба. Тийм хүмүүс бол айгүй их байдаг. Тэгээ тийм болохоор тэр тал дээр жоохон анхаарал Японд руу өөрсдөө одоо дундын зуучлагч байгууллагуудаар дамжихгүйгээр яг ямар арга байгаа вэ гэдгийг аягуулсан уншиж судлаасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй бол шууд хүний амд амьцсан яриаг ингээд сонсох гэдэг энэ яадгийн тэр яадгийн биш уншаасаа гэж хүсэж байна. За тэгвэл саяны юм маань болохоор ер нь айгүй олон тийм зуучилдаг хүмүүс, хувь хүмүүс, компаниуд байгаа. Тэгэхээр яг энэ хүртэл сонсоод таас маш сайн судалж ирэх юм байна шүү гэж хэлмээр юм байна тийм. За одоо энэнийг нэгэнт ярингуутлаа одоо Япон улсад Монголоос Японд ажилтнаар ирэх талаар одоо яриулна гэж бодож байна. Тэгэхээр Монголоос Японд ирэх нь болохоор танахаас одоо яг ямар шат дараалтаа явдаг вэ? Ихэнх одоо ажлын байр яг саяны хэлсэн тэрнээс өөр ямар нэгэн ажлын байр байдаг уу? Тогтсон яг ийм ажлын байрууд байд юм уу? Эсвэл нь зүгээр би Японд ингээд ийм үндсэн ажилтнаар ажилламаар байна гэдэг очиход тэр хүнд таарсан тэр яг хүсэж байгаа ажлыг нь олоод өгдөг юм уу? Яадаг вэ? Ерөнхийдөө бол тогтмол ажлын байрнууд бол байгаа. Тэгээ ямар ажлын байр байдаг вэ гэхээр үндсэн ажилтан буюу нөгөө гижицүү жимбон жишгээ коксайг юм аа тэр визэн дээр ажиллах хүмүүсийн хувьд болохоор барилгын инженерүүдийг манайхыг миний өөрийн ажилтдаг Alexia гэдэг компани барилгын инженерүүдийг ажилд авдаг байгаа. Тэгээ архитектур болон талбай инженер аль нь оролцох боломжтой. Мэдээж зуучлалын төлбөр авахгүй. За тэгэж тийм хүмүүсийг бол ажилчууд авах боломжтой. Дараагийнх нь болохоор механик, цахилгаан инженерүүдийг бас байнгын зуучилдаг байгаа. Ерөнхийдөө бол 200 инженер гэсэн төсөл эхэлсэн явж байгаа. Тэгээд ерөнхийдөө дийлэнхэн шүтээсээ төгссөн цахилгаан барилгын инженер, механик инженерүүд байгаа. Нийтдээ 11 сараас төсөл маань эхлээд одоо 14 хүн яг бичиг баримтаа мэдээлээд тэр дундаас 8 хүнийх нь бичиг баримт нь сая
3 сарын ихээр гараад 4 сард ирэх гээд бэлдэж байгаа. Тийм учраас эдгээр инженеруудын тал дээр бол байнгын ажлын байр бол байгаа. Тэгэхээр одоо нэг Монголд ч нэг юм коллеж гэдэг лөө механик инженерийн сургууль гэд байдаг шүү дээ тий. Тэрийг сурсан хүн байлаа гэхэд одоо яг гол шалгуур нь юу байдаг вэ? Зүгээр яг тэр сургуулийг чинь төгссөн байлаа гэхэд одоо би яг энэ хичээлийг бол үзчихсэн, яг ийм мэргэжилтэй ч юм уу. Эсвэл team компанид яг энэ чиглэлээр ингэж ажиллаж исэн гэдэг аль нь нөлөөлөх боломжтой. Гол үндсэн шалгуур нь юу гэдэг вэ? Коллеж буюу 2 жил, 3 жил сураад төгссөн тохиолдолд үндсэн ажилтнаар бол ирэх боломжгүй байгаа. Заавал дээд сургууль 4 жил сураад төгссөн байх хэрэгтэй байдаг байна. За тэгэхээр ирэх боломжгүй болчлоо гэсэн үгтэй арай өөр төрлөөр өөр визээр бол ирэх боломжтой. За дээд сургуулийг төгссөн N4 төвшин, Японы N4 төвшөнтэй эсвэл одооноос Японд үзэж байгаа хүмүүсийн хувьд болохоор ярилцлаганд орохдоо орчуулагчтай орж болно. Тэгээд хэрвээ компанид тэнцэх юм бол ирэх хүртэлх тэр 3-4 сарын хугацаанд жоохон өдөр тутмын харилцан яриач болтгой нөгөө чаддаг болоод ирээрээ гэд. Ерөнхийдөө бол тэр механик инженер болон цахилгааны инженерүүд тал дээр бол тэр тал дээр арай жоохон хөнгөн ханддаг байгаа. Барилгын инженерүүдийн хувьд бол заавал энэ 3 тэнцсний дараагаар ирүүлдэг байна. Тийм ээ. Тэгэхээр танад ер нь хэр ихтэй гэж Монголоос хүмүүс ханддаг вэ? Яг тэгээд маш олон хүн хандаад тэндээс танах сонгохдоо одоо яг юун дээр нь үндэслэж яг тэр хүнийг сонгодог олон хүмүүс байлаа гэж бодоход. Тий, би бас 11 сараас яг нөгөө барилгын механик инженер болон цахилгааны инженерийн зараа 11 сараас өөрийнхөө Facebook болон Alexiaгийн пэйж дээрээ тавьж эхэлсэн байгаа. Тэгээ нийтдээ 176 хүн би яг нөгөө схем гаргасан байдаг. Тэгээ 176 хүн холбогдож байсан. Тэр дундаас 83 хүн яг анкетаа өгсөн. Тэгээд одоо 74 хүн нь яг нэг группт орсон байгаа. Facebook чат группт. Тэгээд тэр 76 хүнээс маань 14 хүн нь одоо тэнцсэн явж байгаа. Тэгээд 14 хүний маань 6 огт Японд байсан. Огт үзээгүй хүмүүсээс нь тэгээд яагаад тэнцсэн бэ гэхээр тэр хүмүүс яг нөгөө Японд ажилламаар байна. Одоо хүн аягүй тийм юу гэдэг нөгөө японочдын аягүй тийм дуртай төрлийн хүмүүс байсан гэх юм уу тий амар их мэдрэгдсэн яг хичээж байгаа нь тий Япон хэлгүй ч гэсэн ингээл яг таг монгол хэл дээр нөгөө анкет аягүй бүрэн зүг байх ч юм уу тий зураг нь яг одоо наалттай байх хэрэгтэй ч юм уу тий бүрдүүлж өгөх хэрэгтэй бүх юмнуудаа яг цагт нь өгөх ч юм уу тэрийг нь аягүй харж нөгөө ярилцлаганд оруулах дараа л би өөрөө шийдээд явдаг баг. Тэгээ нөгөө хагас тутуу анкет өгдөг хүмүүсийг бол ерөнхийдөө жоохон хойшлуулад байдаг баг. Тэгвэл бас амар нөгөө ясал байх юм бол таны хэлтэй хэлэхгүй хамаахгүй бас нөгөө бусад чадвараараа дээшлээд ярилцлаганд төрүүлж орох тийм боломж нь байгаа юм байна шүү дээ. Тийм ер нь аль тийм. Тэгээд одоо тийм Монголоос энд ажилтнаар ирлээ гэхэд гэр бүлийнхаа хүмүүсийг шууд цуг аваад явах тийм боломжтой юу? Ерөнхийдөө бол боломж байгаа. Гэхдээ манайхаас зөвлөдөг нь юу вэ гэхээр 3 юм уу 6 сар байсныхаа дараагаар гэр бүлээ авсан дээр хаа гэж нөгөө сайн зөвлөдөг. Зүгээр Япон хэлтэй хүмүүстэй аль хэдийн зүгээр ингийн ямар ч асуудалгүй японоор ярьдаг хүмүүсүүд болохоор 3-4 сар болоод өөрөө ихлэ жоохон хөлөө осныхаа дараагаар гэр бүлээ татаж авчраарай гэдгийг зөвлөдөг. Япон хэлээ одооноос үзэж байгаа энд ирээд жоохон дастлаа жоохон 1 жил ч юм уу зарцуулах хүмүүсийн хувьд болохоор өөрөө яг бүх юмны очрыг олцоод гэр бүлээ авчраарай. Тэгвэл гэр бүлчийн өрсөлд аваад хэцүүднэ гэдгийг зөвлөдөг байгаа. Тэгэхээр гэр бүлээ мэдээж авч ирэх боломжтой биз. Хугацааны хувьд болохоор хүүхэн өөрөө шийднэ. Тэгэхээр ер нь хамгийн боломжтой хугацаа 3 сараас дээш Японд амьдарсныхаа дараагаар дуудаасай гэж хүсэж байна. Ингэж болох уу? Японд нэг хэсэг шал өөр чиглэлээр ингээд амьдралын ирэхээр амьдраа явчлаа. Тэгээд тэр хоорондоо оройгоор ч юм уу Монголдоо ингээд нэг сургууль төгсөж л доо барилгын инженер ч юм уу онлайнаар сураад төгссөн. Тийм хүн яг ийм ажлын байранд ингээд компани үндсэн ажилтан болъё гэд танад хандуулсан тийм хүн орох боломж байдаг уу? Боломж байгаа. Дипломтой юм чинь. Тэг Японд байгаа ч гэсэн болно гэсэн үг тий. Тэгэхээр болно. Ерөнхийдөө анхнаасаа би ерөөсөө туршлагагүй шүү. Гэхдээ би цөөр мэдлэгтэй шүү гэдгийг хэлүүл авах газрууд бас байдаг баг. Эндээ дандаа одоо барилгаараа ажилласан. Тэгээд Япон хэлэн дээр асуудалгүй бол бас давуу тал байж болох юм байна. Тийм ерөнхийдөө тийм. За тэгвэл айгүй гоё боломжууд амар их гараад ирсэн байна тий. За ингээ хоёлаа ерөнхийдөө хамгийн их асуудалтай мэдхгүйгээсээ болоод хохирч гоод идэг яг тэр ажлын байрны асуудлаараа илүү дэлгэрэнгүй яриа гэж бодож байна тий. Ур чадвартай ажилтнтай холбоотой илүү бас нэлээд дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Тэгээд ур чадварын шалгалт гэдэг нь одоо яг юу вэ? Тэр нь яг ямар учиртай юм гэж жоохон мэдээлэл өгүүлнэ.
За ойлголоо. Ур чадвартай ажилтан буюу тогтээ кино тэг хүмүүс кино жишээсээ гэдэг нь болохоор гэрээч дадлагжигч ажилтан гэж байгаа. Ур чадвартай ажилтан гэдэг нь тогтээ кино ичиго буюу нэг номерын ур чадвартай ажилтан гэдэг төрлийг хэлж байгаа. За түрүүн би яг нөгөө хэлсэн баг тэг 2019 оны 4 сарын 1-ээс дөнгөж шинээр одоо гарсан шинэ визний төрөл болж байгаа. Тэгээд энэхүү визний төрөл нь нийт 14 төрөлтэй. За 14 төрлөөр ажиллах боломжтой бөгөөд Монголд явагдаж байгаа шалгалт өгчөөж энэ төрөл рүү орно гэсэн үг тийм. Тэгээд мэдээж Монголд явагдаж байгаа шалгалтын хувьд хоёрхан шалгалт байгаа. Нэг нь Кайго буюу асарга, нөгөөх нь Ногио газар тариалан, хөдөө аж ахуй газар тариалан гэсэн энэхүү хоёр шалгалт явагдаж байгаа. За Монгол улсаас Япон улс руу зуучлах гэрээтэй гэх юм уу тийм обой каки буюу санамж бичиг зурсан байгууллагын хувьд болохоор хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар гэдэг газраас л Япон руу зуучлах боломжтой гэсэн. Тэгэхээр дээрх хоёр төрлийн аль нэгийг сонгоод шалгалтаа өгөөд хэрвээ тэнцсэн тохиолдолд хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр очиж заавал бүртгэлээ хийх хэрэгтэй байгаа. Тэгээд нөгөө халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэр бүртгүүлсэн хүмүүсийнхээ мэдээллийг 14 хоногт нэг удаа Японы компаниуд руу зуучлагч байгууллага тийм манайх шиг компаниуд руу бүх мэдээллийг явуулдаг байгаа. Тэгээд тэр дундаас нь бид нар тийм манайх шиг маш олон компаниуд байгаа. Тухайн хүний анкет болон мэдээлэл Япон хэлний төвшин ямар төрлөөр ирэх гээд байгаа гэдгийг нь харж агаад хүмүүсээ сонгож олдог байгаа. Тэгээ сонгосон хүмүүсээ ийм газрын ийм компанид ярилцлаганд оруулах гэсэн юм а гэдгийг буцаад тэр ерөнхий халамжийн газар руугаа хэлээд тэгээд хөдөлмөр халамжийн үйлчлэгээний төвийн дээр тухайн хариуцж байгаа хүн нь бүртгүүлсэн байгаа хүмүүс рүү холбогдоод энд ийм газар байна шүү ярилцлаганд ороорой гэд хэлдэг байгаа. За тэгээд тэнцэнээсээ ажилд хэрвээ тэнцэх юм бол мэдээж шууд бичиг баримтаа бүрдүүлээд тэгээд хийгдээд нөгөө цагаачлалын албанд мэдүүлсний дараагаар шууд ирэх боломжтой гэсэн виз нь гарсны дараагаар. За ямар нэгэн байдлаар зуучлалын компаниар одоо зуучлуулад мөнгө төлөөд ирэх ёсгүй. Тийм хууль байхгүй. Виз учраас заавал хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар дээр очиж бүртгэлээ хийлгээрэй гэж хүсэж байна. За ур чадвараар одоо ирж байгаа ажилчид ч ер нь Монголоос ер нь нааша ажиллахаар ирж байгаа хүмүүсийн маань анхааруул зохиох юм нь ер нь юу байдаг вэ? Сэтгэл зүйн хувьд яг өөрсдөө бэлэн болгож чадсан байдгүй, ирээд яг ажил дээр гараад ямархуу асуудлууд ихэвчлэн тулгараад ах шиг санагддаг вэ? Ерөнхийдөө бол Япон хэлний төвшин дээрээ шууд одоо Япон хэл нь айгүй хортой сайжрах байх гэж бодож байна. Гэхдээ айгүй их тийм хичээж өөрийгөө хэцүүдүүлэхгүй тулд хэлээ илүү их үзээсэй гэж бодож байна. Тэгэхгүй бол Япончууд бас бүгд айгүй тийм нээлттэй, айгүй тийм өрөвч зөөлөн сэтгэлтэй ч юм уу тийм хүнд тусархаг ханддаг ч гэсэн яг ажлын байран дээр гараад ирэхээр хамт ажилладаг хүмүүс нөгөө Япон хэлэндээ ингээ муу байгаад ойлгохгүй байгаад ирэнгүүт өөрсдөнд нь төвөгтэй санагдаад жоохон түлхээд ирэх ч юм уу. Жоохон тиймэрхүү тал дээр өөрсдөө эсэргээр ингээ хэцүүдэд эхэлдэг учраас Япон хэлээ маш сайн судлаасай гэж хүсэж байна. Өөр зүйл дээр монголчууд угаасаа шууд дасан зохицоод амьдрах нөгөө чадвартай байдаг учраас хэл тал дээр нөгөө газарт нь тухайн нутагт нь очиод л шууд нөгөө дээд түвшинтэй болол Япон шиг ярьдаг болчих юм шиг бодоод ерөөсөө ол тийм юм бол байхгүй. Монгол байхдаа л маш сайн суралцах хэрэгтэй. Тийм одоо ингээд ажиллаа хийж байхдаа тэр чинь яриа л ингэж байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энд ирээл учиргүй шууд яриа л ингээ амар хэлэн сайжирч гэдэг юм бол бас амар хэцүү л ах л та. Ажлын байран дээр бол ажиллаа хийгээл хинт ч төвөг болохгүй ингээл уртгаа хийхийн тулд тэгээд нөгөө нэг амар яриагаа бэлтмээр байдаг тэр болгонд тэр хүн бас олдож өгөхгүй яг нэг юм циклд орчхоор ч нэг юм хэцүү болчих واخлаа хальтаа. Тийм бол хилээ сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө хэлэл ах. Өөр одоо яг нөгөө коронавитой холбоотой янз бүрийн өөрчлөлтүүд ер нь хэр гарч байгаа вэ? Одоо энэ ур чадварын визэн дээр ерөнхийдөө одоо ингээд өдөр хоног өнгөрөх тусам өөрчлөгдөд байна гэдэг нэг тийм юм бас өмнөх дугаарт маань яригдсан байгаа. Тэгэхээр магадгүй яг одоо би бас сайн мэдээлэл бага байна л та. Гэр бүлээ авчрах боломжтой болж байгаа гэдэг нэг тийм юм яригдж байгаа гэдэгжсэн тэр нь яг шийдэгдсэн байгаа юу? Эсвэл нь болоогүй байна уу? Тэр төлөлийн мэдээлэл өгүүлнэ. Тэр бол ерөнхийдөө яригдал өнгөрсөн. Ерөнхийдөө шийдэгдэх. Хизээ шийдэгдэх нь бол ерөөсөө мэддэхгүй тийм. Тогтээ кино ичиго буюу 1 номер гэж хэлсэн тийм 5 жил ажиллах визийг хэлж байгаа. За тогтээ кино 1 буюу 2 руу шилжсэн тохиолдолд гэр бүлээ авах боломжтой гэх янз янзын одоо сэдвүүд бол гарч ирж байгаа ч гэсэн ерөнхийдөө аль төрлөндөө энэ 14 төрлийн аль төрлөн гэр бүлээ авч болоод аль төрлөн тэр тогтээ кино 2 гэдэг рүү шилжих аль нь зөвхөн 1 тий 5 жилээрээ дуусгах гэдэг нь ерөнхийдөө бол яг бүр тодорхой болоогүй. Яагаад гэвэл шинэхэн виз учраас. Яг манай тэр өмнөх
одоо дугаарт маань орсон. Тэндээс сонс одоо би нөгөө нэг одоо хаалц толуулаад яг давлаад байна гэдэг шиг. Тэрэн дээр болохоор одоо коронавигоос болоод коронавигийн визтэй байгаа хүн ур чадварын виз рүү хөрвж болдог болчихсон гэд ярьжсэн л та. Тэр нь бол хэвээрээ байгаа. Тэгэхээр яг тэр шийдвэрийг гаргах гэж байгаа хүнд сургуульд орох болох уу цаа шиг одоохондоо мөнгө төгрөг тийм байгаа юм чинь одоохондоо зүгээр коронавигийн виз авчи тэгж жагаад ур чадвараар нөгөө гэр бүлээ авчирдаг болчих юм чинь тийш нь хөргөөд орчи яг нэг тийм хөө шийдвэр гаргах гэж байгаа хүнд яг юу гэж зөвлөх вэ? Ерөнхийдөө бол нөгөө коронавигийн виз гэж юусоо байхгүй тий Кикоко коннан тогтыг гацтай буюу нөгөө нутаг буцах нь хэцүүдсэн байгаа хүмүүсийн виз гэж хэлэгдэж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ виз олгохдохгүй дууснах гэж бодож байна. Яа тэгвэл онгоц нисээд эхэлсэн. Ерөнхийдөө Ньюкан дээр бол сонголт бол явагдахгүй байх гэж бодож байна. Одоо нас мэдүүлж эхэлвэл маш олон онгоцнууд одоо нисээд эхэллээ шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс бол хэцүүдэд Японд үлдээд ах ерөнхийдөө шалтгаангүй болсон учраас ахиж бол энэ тал дээр бол сонголт хийгдэхүү үгүй юу гэдэг дээр бол жоохон одоогоор олж өстой яг юу ч хэлж болж чадахгүй байна. За Шүшоку кацдоно тамено тогтээ кацдо гэж байгаа. Ажилд орохын төлөөх авдаг тогтээ кацдо гэдэг виз байгаа. Тэр виз болон харих га түлээж байгаа виз хоёр чинь шал ондоо хоёр виз байгаа тий. Тэгээд Кикоку коннан буюу одоо хэлээд байгаа тий коронагийн виз гэдэг байгаа. Тэр виз ерөнхийдөө сонгогдохгүй болчих юм бол хугацаанд харихгүй болохгүй болчихно. За тэгэхээр харихаасаа өмнө Японд байгаа дээрээ яах ёстой вэ гэхээр ахиж тогтээг ногоор ч юм уу тий үндсэн ажилтнаар хэрвээ ирэх боломжгүй дээд сургууль төгсөөгүй ч юм уу айгүй ховор мэргэжлэр төгссөн тохиолдолд тогтээг ногоор хэрвээ эргэж ирмээр байгаа бол энд байгаа дээрээ 14 төрлөөсөө сонгоод айгүй олон одоо төрлөөсөө сонгоод шалгалт өгөө тэнцчээд тэнцэн бичгээ аваад Монгол руу буцчих хэрэгтэй ах гэж бодож байна. Энд болохоор одоо хэрвээ тэр шалгалтыг нь яаж ямар байдлаар өгөхтэй байдаг вэ? Хаана ерөнхийдөө 14 төрлөөсөө сонгочин тий нөгөө одоо гайшгүй ресторан ч юм уу шокохаку зочид бодлоор Японд ажиллах хүмүүс ч юм уу тэгээд эрэгтэй хүмүүс кенчгүй барилгах ч юм уу тий эдгээр төрлүүдээсээ сонгочих хэрэгтэй байхгүй юу тэгээд сонгосон төрлийнхөө шалгалтыг шууд нийтээс тогтээ гино гайшгүй ч юм уу асаргаагаар бол тогтээ гино кайго ч юм уу яг хайгаа шалгалтуудаа бүртгүүлээд өгчөөд харьцан дээр хаа гэж бодож байна. Тэгвэл Монголд очичоо заавал асаргаа хөдөө аж ахуй ч юм уу газар тариалангаас энэ хоёр төрлөөс сонгох гэдэг шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө өсөж байгаа төрлөөр ахиж буцаад ирэх боломжтой гэсэн үг ярилцлаганд ороод. Тэгвэл Японд байгаа хүмүүст нь илүү олон төрлөө сонголтоо хийх тэр давуу тал нь бол байгаа юм байна тий. Монголд 14 байгаа юм байна тий. Тийм 14 төрлөөс аль нэгийг сонгоод өгөх боломжтой. Монголд байхгүй төрлөө. Хэрвээ асаргаа ч юм уу ноогиогоор ирээ гэж бодож байгаа бол Монголд очиод мэдээж өгч болно шүү дээ тий. За тэгэхээр тэр бол амар сайн бодож байгаа хийх л шийдвэр юм байна л да. Тэгээ ажлаа нөгөө нэг ажилд орохын тулд авсан байгаа тогтээ гацдоо гэдэг визтэй хэрвээ байгаа бол мэдээж одоо тогтээ гино болмоор байгаа мөн үндсэн ажилтан болмоор байгаа мөн үндсэн ажилтан болмоор байгаа тухайн нөхцлүүдээ бүгдийг нь яг цэвэр одоо давж байгаа юм уу тий тэрийгээ сайн харах хэрэгтэй. Үнэхээр давхгүй байгаа бол тэгээ тогтээ гиногоос аль боломжтой төрлөө хийхийг хүссэн төрлөө сонгоод шалгалтаа өгөөд ярилцлагуудад эртхэн ороод явсан дээр ах гэж бодож байна. За тэгээд одоо нөгөө Японд одоо олон жил ажиллаж байгаа хүмүүс Монгол буцахаараа нэг юм одоо төлсөн татварынхаа буцаан эргэн буцаалтыг авдаг шиг дадлагжигч одоо ур чадварын тэр ажилтан маань бас буцуулан тийм мөнгө авдаг уу? Ерөнхийдөө бол 3 жил ажилласан гиножишүүсээ ичиго гиножишүүсээ ниго буюу 3-5 жил ажилласан хүмүүс авах боломжтой байгаа. 1 жил ажилласан хүмүүс ч гэсэн авах боломжтой. Тэгээд хамгийн дээд хугацаа болохоор 5 жил хүртэлх ажилласан хугацааныхаа мөнгө датта ичижикин нинкин датта ичижикин гэж ерөнхийдөө аль бисний нэршлэн хэлдэг байгаа. Тухайн мөнгө авах боломжтой. Тэгээд сүүлийн нөгөө коронавигоос болоод дадлагжигч ажилчнаар одоо 3 жил ажиллаад дуусж байгаа хүмүүс маань Монгол руу буцахгүйгээр тогтээ гинэ буюу ур чадвартай ажилтан руу хөргөөд байгаа байхгүй юу. Тэгээд хөргөж болох ч гэсэн жоохон ашиггүй тал гэх юм уу те. Тухайн хүн жоохон хохиролтой тал нь юу гэдэг вэ гэхээр тогтээ гинэ нэг гэсэн төрлөөр нийт 5 жил ажиллана. 5 жил ажиллаад дуусаад Монгол руу буцаад эхний 3 жил тэр гинож жишээсээр ажилласан 3 жилийнхаа мөнгийг авах боломжгүй болчихно. Яг тэгвэл дээд нь 5 жилийг авах учраас. Тэгэхээр тэр 3 жилийнхаа мөнгө ойролцоогоор 40-50 мянга те авах боломжгүй болчихно. Тэр бүр байх болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс яг тэр тал дээр жоохон анхаарал нэг удаа Японоос бүр гараад Монголдо очиод Японд ямар ч нөгөө жиумын буюу те хаягийн бүртгэл энэ төр байхгүй басны дараагаар яг нөгөө мэдүүлж авах боломжтой мөнгө учраас 3 жилээ дуусны дараагаар нэг удаа Монгол руугаа харьчаад буцаад тогтээг ногоороо ирэх боломжтой ах гэж бодож байна.
Тэгвэл 3 жил ажилласан бас 40-50 мянга гэдэг чи одоо Монгол мөнгөөр бас л хөөрхөн мөнгө 10-аад шүү цаа дээ. шүү дээ. Тийм тэр мөнгөө эхлээд нэг буцаж авчаад эргээд явах. Яг Тэр тэр 5 хамгийн жилээ зөв юм тий. тийм 5 жил яг нэгээс нь старт хийх хэрэгтэй байхгүй. Нэг өдрөөс эхлээл 5 жил хүртэл. Тэгвэл дахиад нийтдээ 8 жилийн мөнгө авах боломжтой болчихно. 3 жил ажиллачаад дахиад 5 жил үргэлжлүүлээд тогтоёг нь ор чадвартай ажилтан болчих юм бол дадлагжаач байсан 3 жилийнхээ мөнгийг авах боломжгүй болно л гэсэн үг. За тэгээд Монгол буцахдаа яах вэ? Яаж авах юм тэр мөнгөө? Монгол руу буцахдаа тийм ерөнхийдөө бол авах тал дээр бол яг нөгөө компанитайгаа эсвэл дүүрэг дээр очиод шууд ярилцаад авах боломжтой. Тэгээ Монголд очиод мэдүүлэх ёстой. Тэгээ Японоос заавал бүх хаягуудаа бүр байхгүй болгоно гэсэн үг. Тэгээ би бүр энд байхгүй шүү. Японоос нэг үсээ явлаа гэдэг. Тэрийгээ заавал баталж бүр явах ёстой байгаа. Тэгээ Монголд очиод мэдүүлдэг гэдгийгсэн. Яг тэр Монгол дээр очиод явах талаар нь бол одоо яривал айгүй урт болчих واخ. Тийм болохоор эхлээд яг дүүрэг дээр очиж уулзах өөрсдийн компаниас сайдрал авлаж асуугаарай гэж хэлж байна. Тэгээд шаардлагатай бичиг баримт юм сайн мэдээлэл авах хэрэгтэй юм байна. Тийм ерөнхийдөө тийм. Гэтэ нэг хэцүү юм байхгүй учраас компанитайгаа ярилцсан дээр ах гэж бодож байна. За энэ бол амар хэрэгтэй мэдээлэл шүү дээ. Хүмүүс мэдгүй шууд үргэлжилчдэг байхгүй. Тогтоёг энэ ороо орцсон явж идэг. Тэгсэн чинь энэ 3 жилийн мөнгө нь 5 жилийн дараа байхгүй. Эргээд бол 3 жил байчаад буцчаад эргээд тогтоёгоор эргээд явлаа гэж бодоход бол нэг тийм асуудал гарахгүйгаал эргээл буцаал ирж штэ тий. Тэрэн дээр бас гарахгүй гэж магадгүй гэж бодоод магадгүй алдаад эндээ шууд сунгаа яваад идэг баг. Тийм, ер нь бол тийм. Тэгээд нөгөө нэг үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс ч юм уу тий, барилга дээр ажиллаж байгаа Монголд одоо 2хан төрөл явагдаж байгаа биш. Яг өөр төрлөөр 3 жил дадлагжаач байсан хүмүүс Монголоос ирэхдээ тухайн төрөл рүүгээ шалгалтгүйгээр ирэх боломжтой. Тэгэхээр Монголд тухайн төрлийн шалгалт болж гин үгүй хамаагүй тэр хүн 3 жил яг ямар төрлөөр дадлагдсан яг тэр төрлөөрөө тогтоёг иноо болоод хөрвөөд ирэх боломжтой. Тэгэхээр шалгалт хэрэггүй гэсэн юм байна тийм. Төрлөөс солиод би асаргаар ажилламаар байна. Тариалан талбай дээр ажилламаар байна гэх юм бол мэдээж шалгалтаа өгнө. Гэхдээ 3 жил ажилласан геножишөөсийн Ниго буюу Ниго гэдэг нь 3 жил ажилласан хүмүүсийг хэлнэ те. Энэ 3 жил ажилласан хүмүүс тогтоёг иноогоор ирэхэд Япон хэлнийхээ шалгалт нь менжо буюу байхгүй болно. Тэгэхээр зөвхөн ур чадрын шалгалтыг л өгнө гэсэн үг. Жохон амархан энэ жохон ойлгоход хэцүү ч магадгүй амархнаар яг хурдан тайлбар хэлээд өгье. Энд одоо жишээ нь үйлдвэр дээр те шогхийн одоо хүнсний үйлдвэрт ажиллаад 3 жил ажилласан хүмүүс яг нөгөө хугацаагаа дуусгаад Сэммонкю гэдэг яг энийг орчуулаад хэрэг баг Сэммонкю, Хёка, Чошо юм уу энэ хоёрын аль нэг бичиг байгаа. Тэрийг аваад Монголд буцаад буцаад ирэхдээ би үйлдвэрт ажилламаар байна. Энэ удаа асаргаагаар ажилламаар байна гэсэн тохиолдолд Монголд 2 шалгалт өгнө. Асаргаа нийт 3 шалгалттай тий ганцаархнаа одоо онцгой гэсэн. Тэгэхээр энэ Япон хэлний шалгалт үнсэн Япон хэлний шалгалтаа өгөхгүйгээр асаргааны ур чадвар болон асаргааны Япон хэл гэсэн энэ 2 шалгалтыг л өгнө. Ногиогоор ирэх тохиолдолд зөвхөн газар тариалангийнхаа ур чадварын шалгалтыг л өгнө гэсэн. Япон хэл өгөхгүй байна гэсэн. Баггүй 3 жил ажилласан бол. Тэгэхээр маш том давуу талтай ирэх боломж маш их байна. Тэгвэл тэр нь эргэж ирчээд явхад бол энэ давуу тал болоод бараг явчих нь шүү дээ эргээд очихдоо тий. Тийм боломжтой гэсэн. За энэ бол маш хэрэгтэй мэдээлэл болж очих واخа гэж бодож байна. За ерөнхийдөө одоо ур чадварын одоо энэ талын мэдээлэл нэлээд хүрсэн болов уу гэж бодож байна тий. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол танай байгууллагатай Alexa юу гэсэн байла? Facebook пэйж. Японд ажиллах боломж гэсэн байна. Тийм л. Alexa Японд ажиллах боломж гэсэн. За тэгвэл тэр Facebook бас хаягийн тавьчих. Чиний Facebook-ыг бас ерөөхдөө одоо энэ дугаарынхаа нүүрэн дээр тавьчих. Тэгэхээр тэр асуух шаардлагатай юмнуудаа бас манай хүмүүс маань сонсоод асуух баха. Ерөнхийдөө бол нэлээ айгүй сайхан зэгцтэй ярьдаг болохоор өстой нэрээ дуржигнуул бол хоёул амар хэрэгтэй мэдээлэл буян хугацаанд өгчүү гэж би амар сайхан олцуурхаад сууж байна. Тэгэхээр ерөөхдөө өөр хэлмээр санагдсан, ярмаар санагдсан зүйлс байвал нь хэлэх боломж байна. За нөгөө нэг түрүүн би нөгөө хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газраар зуучлах ёстой гэсэн штэ тий. Заавал тэр газраар зуучлуулах буюу улсаас улс руу дамжуулж ингэ зуучлагдах ёстой байгаа. Тэгээд тухайн газар бол Япон хэлний сургалт ерөөсөө явуулахгүй байгаа. Тэгэхээр дурын сургалтын газраа тухайн шалгалтандаа бол бэлдэх боломжтой. Тэгээ тогтоёг иноо буюу ур чадвартай ажилтнаар ирэхийн тулд заавал шалгалт өгөх ёстой байгаа тухайн төрлийнхөө. Тэгээд Монголд явагдаж байгаа 2 төрлийн тухай одоо жоохон тайлбар хийж өгье гэж бодож байна. Тэгээд асаргааны хувьд болохоор анхлан Япон хэл сураад ирэх гээд одоо шалгалтанд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд болохоор 3 шалгалт өгөх ёстой байдаг. Нэг нь болохоор үндсэн Япон хэл
Тэ Nihongo Kiso Test гэ GFT гэдэг GFT Basic гэдэг шалгалтыг өгнө. Эсвэл Японы хэлний N4 түвшин буюу JLPT энэ хоёр Японы хэлний шалгалт бол зөвшөөрөгдсөн байгаа. Энэ хоёр шалгалтанд тэнцсэн баг. Тэгээд Kaigo Nihongo Hyoka Shiken буюу асаргааны Япон хэлний шалгалт, Kaigo Gino Hyoka Shiken буюу ур чадварын шалгалт, асаргааны ур чадварын шалгалт гэсэн энэхүү гурван шалгалтанд бэлдэж тэнцэх хэрэгтэй байдаг байгаа. За энийг одоо дурын нөгөө нэг сургалтын газар мөнгөө төлөөд сурах боломжтой гэсэн. Зуучлалын мөнгөөр төлж болохгүй болохоос биш 6-7 сараар нэг жилээр гэрээ хийгээд одоо нэг удаагийн 2 сая төгрөг төлнө, 3 сая төгрөг төлнө. Тэр бол Японы хэлэндээ зарцуулж байгаа мөнгө учраас мэдээж төлөх боломжтой. Тухайн цаад газар ч гэсэн авах боломжтой гэсэн мөнгө шүү. Энийг бас андуураад идэг хүмүүс айгүйх байгаад идэг. Яа надаас мөнгө аваад байгаа юм бэ гэд. Тэгэхээр Японы тал дээр бол ямар нэгэн байдлаар заавал мөнгө төлнө гэдгийг ерөнхийдөө бүгд анхаараасай гэж хүсэж байна. За тэгээд хөдөө аж ахуйн хувьд болохоор хоёрхан шалгалт байгаа. Зөвхөн Японы хэлний шалгалт, хөдөө аж ахуйн ур чадвар гэсэн хоёр шалгалт л байгаа. Асаргаа жоох илүү юм байна те. Гурав. За тэгвэл ерөнхийдөө ур чадварын визийг сонирхож байгаа тэр талаар тэр одоо системээр эрэх сонирхолтой хүмүүс бол бас нэлээд мэдээлэл авсан баха гэж бодож байна те. Сайн судлах хэрэгтэй байна. За тэгээд танаа үйлчлэг нь ямар үйлчлэг үзүүлдэг лээ. За ажил зуучлалдаг, Монголоос хүмүүс очирдог, энд яадаг. Тэгээд визний бүрдүүлэлт хийдэг гэсэн үү те? Тийм, визний бичиг баримтуудыг бүгдийг хийдэг баг. За ерөнхийдөө бол миний хувьд бол асуух асуултууд маань яг энэ хүрээд ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Тэгэхээр чи айгуу гоё шууд бэлтцсэн юм шиг өстэй айгуу гоё товч бөгөөд тодорхой бүр цээжинд нь орсон гэдэг шиг л өстэй дурж өгнөж юмсан шүү дээ. Нөгөө минийхийн сурах шиг өдөрт бараг 10 хүнд ярьсараа. Ерөнхийдөө хиний хулантайгаа одоо хувь хүнтэй бага хугацаанд ч гэсэндээ танилцаад одоо яг ямар шугамаар анх Японд ирж исэн бэ? Тэр талаасаа хуваалцуулна. Тийм, анх би нөгөө 2015 онд соёл эрдэмтдийн сургуулийг Японоор төгсөжсэн Японы ангаар. Тэгээд дээд сургууль байхдаа ерөнхийдөө бол хичээл ерөөсөө хийж байгаагүй гэх юм. Японы хэлэнд айгүй муу төгссөн. Тэгээд төгснөхийн дараа дандаа Япон байгууллагад ажиллаад тэгээ Монголд байхдаа ерөнхийдөө Японы хэлний энэ нэг төвшинг 3 жил дараалж шалгалт өгөө 3 жил тэнцэж энэ нэг төвшинтэй болсон байна. Тэгээд Японд байхдаа 2018 оны 100 ярилцлаганд ороод тэнцээд тэгээ тухайд одоо миний ажиллаж байгаа компани намайг зуучлж байсан. Тэгээ би аутсорсинг гэдэг эмэгтэйчүүдийн аутсорсинг гэдэг одоо айгүй том басан гэх юм уу те өсөнд дэвжиж байгаа компанид яг тэнцээд тэгээ тэндээсээ аутсорсинг буюу хакен болоод одоо илгээлтийн ажилтан болж Sony-д бас хагас жил гаруй ажиллаж агаад тэгээд ерөнхийдөө тэр компаниасаа гарсан байгаа. Гараад тэгээ буцаад намайг зуучлж гисэн компани руугаа орсон. Тэгээ анхнаасаа нөгөө хүний нөөц тал дээр ажилласан болохоор ингээд олон монголчууд өнгөө зуучлаад амар олноор ингээд зуучлах юмсан, тусалчих юмсан гэсэн сэтгэл маань айгүй өндөр байсан. Одоо ч гэсэн айгүй өндөр хിവэрэ байгаа. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү л маягаар Японд ирсэндээ тэгээд нэг удаагүй ч гэсэн тэгэл өдөр болгон Японы амьдралтай зурлаад завгүй амьдрал өрнөдөл байна уу? Завгүй амьдрал өрнөдөл байна. Энэ хүрээд ямар ч гэсэн энэ дугаараа бол өндөрлөе. Ямартай ч маш хэрэгтэй мэдээллийг богино хугацаанд хүргэлээ гэж бол маш их олзуурах гэж би миний хувьд. Ямартай ч хоёулынгийнх нь хийсэн энэ дугаар олон хүнд хүрээсэй гэж маш их хүсэж байна. Тэгэхээр энэ дугаарыг сонсож байгаа хүмүүс маань бас хэрэгтэй хүмүүстэй дахин дамжуулаасай гэж дахин хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа дугаараараа уулзлаа түр баяртай. Тэгээ манай хуландаас сүүлийн хормыг үлдээ гэж бодож байна. Ерөнхийдөө айгүй олон зүйлийг ярьлаа. Тэгээ яг ингээд анх удаа одоо ярилцах ч юм уу те ажлынхаа тухай ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа болохоор алийг нь яг тайлбарлавал зүгээр юм болоо бүгдийг нь хэлчих юмсан гэсэн сэтгэл айгүйх байлаа. Тэгээд айгүй дутуу юмнууд айгүйх байгаа юм байна да. Ахаад жоохон эмхтэх хэстэн байна да гэд би өөртөө ч гэсэн айгүйх тийм олон юм сурч авлаа. Тэгээд гинт намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн заавал миний ярьсан зүйлийг авахыг нь аваад хаяхыг нь хаяад тэгээ Япон руу ирэх талаар те маш сайн судлаад ямар нэгэн байдлаар их мөнгө зарцуулахгүйгээр те өөрөө жоохон хичээлтүүдийг ирэх боломжтой шүү гэдгийг ахин дахин хэлмээр байгаа учраас заавал ирж мөрөөдлөө биелүүлээрэ гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр урьж оролцсонд маш их баярлалаа. Нэгэлээ хэлж жоохон бөөрхөл. За харин урилга авч тийм урилга хүлээн авч энэ орой бас амрах
цагаасаа хугаслаад ингээд цаг гаргаж хүмүүст бас хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаа холондоо хам маш их баярлалаа. Өөртөө хүсдэг бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За тэгээд энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөлөө. Дараагийнхаа дугаараар дахин та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэхийг хичээх болно. Тэгээ хэрвээ асуулт байвал бас комент үлдээж болд юм шүү. Тэгээ хонхоо дарахаа мартаваа.